Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд усан үйл явдлыг таймлан хүргэе. Пакистаны өндөр албан тушаалтнуудаар ахалуулсан бүлгийнхэн яриа хэлцээний асуудлаар ярилцаж байгаа юм байна. За Иран болон Америкийн нэгдсэн улсын хооронд цаашдаа яриа хэлцээ хийх боломжийн талаар Ираны тал удирдлагуудтай уулзаж байгаа юм байна. За энэ талаар бол мэдээлж байна. За мөн цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Америк Ираны хооронд хэлэлцээ үргэлжлэн гэдэгт итгэлтэй байгаа гэж хэлээд энэхүү хэлэлцээ босон тохиолдолд Пакистаны нийслэл Исламабад хотод болох боломжтой гэдгийг хэлсэн байна. Харин Сауди Арабийн хэвлэлийн агентлагийн мэдээлснээр тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салиман Пакистаны ерөнхий сайд Шибахаз Шариф нар Жидда хотод уулзсан байна. За уулзалтын үеэр бүс нутгийн болон олон улсын асуудлыг хэлэлцэн. За мөн уулзалтаар Пакистаны зохион байгуулж байгаа Америк Ираны хооронд үргэлжилж байгаа яриа хэлцээний талаар дурдсан. Мэдээлэл дурдсанаар угсаа залгамжлагт хунтайж бүс нутгийн доктортой байдлыг сэргээхэд чиглэсэн дипломат хүчин чармаалтын ач холбогдлыг онцолж ерөнхий сайд Шариф болон Пакистаны армийн командлагч генерал Асим Мунир нарын дипломат үйл ажиллагаанд оролцож байгаа хүчин чармаалтыг нь өндөрөөр үнэлж байгаа гэдгээ онцгойлон шаашааж мэдгдсэн. Өчигдөр мөн Катарын эмир Шейх Тамим бин Хамид Аль Тани Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай холбогдож бүс нутгийн сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар ярилцсан гэсэн мэдээлэл ирсэн. За ерөнхийлөгч Трамп болон Катарын эмир нарын хооронд хийсэн энэхүү одоо уцаар ярьсан утасны ярианы үеэр цагаан ордны албан ёсны мэдээллийг бол хийгээгүй. За гэхдээ харин Дохогоос өгсөн мэдээлэл эрчим хүчний асуудлаар гол хэлэлцэн гэж хэлж байгаа. За Катар улсын хувьд дэлхийн хамгийн том байгалийн экспортлагчдын нэг байгаа. За тэгээд Ормосын хоолой хаагдсан. За мөн Ираны давталгаатай холбоотой Катарын одоо байгалийн дамжуулах хүчин чадалд ихээхэн сөрөг нөлөөлөл учруулж байгаа. За тийм учраас энэ асуудлыг бол голчлон талууд ярилцсан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп газрын тосны зах зээл ялангуяа Америкийн нэгдсэн улсын дотоодод хийн үн өсөж байгаа гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. За мөн Америкийн сангийн сайд Америкчуудын хувьд байгалийн хийн үнийн өсөлт завсрын сонгуул хүртэл үргэлжлэх боломжтой гэсэн ийм мэдээллийг хийж байгаа юм. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын улс төрийн циклд бол энэхүү одоо байгалийн хийтэй холбоотой асуудлууд нөлөөлөх боломжтой нь харагдаж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын улс төрийн сонгуул нь бол тус улсын иргэдийн гол одоо санал бодлоо илэрхийлэх давцсан болдог. За ялангуяа Америкийн иргэд сонгуул өгөхдөө эдийн засгийн асуудлыг хамгийн чухалчл гэдэг нь өмнөх одоо сонгуулиудаас харагдаж байсан. За тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тохиолдолд тухайн одоо эрх баригч намуудын хувьд бол засгийн эрхэнд үлдэх энэ магадлал нь бол буурдаг. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын конгрессийн танхимд хүчний тэнцвэр өөрчлөгдөх боломжтой гэж харж болохоор байна. За хэрвээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байгаа бодлогууд нь хэвээр үргэлжилж эдийн засагт сөрөг нөлөөлөл авчирсаар байх тохиолдолд хүмүүс сонголтоо өөрчилж ардсан намын төлөөлөгчдөөс бүрдсэн конгрессийн тамхиг бий болгох боломжтой нь харагдаж байгаа. За лав гарагт Америкийн төвийн командлал мөн мэдээлэл гаргаад Ираны бомб руу орж гарч байгаа ямар ч хөлөг онгоц Ормосын хоолойд Америкийн нэгдсэн улсын тавьсан хаалтыг даваагүй гэж мэдгдсэн байна. Төвийн командлын мэдээлснээр 9 хөлөг онгоц Америкийн нэгдсэн улсын цэргийнхний тушаалыг дагаж буцаж явсан байна. Америкийн нэгдсэн улсын тэнгисийн хүчин өөр нэгэн мэдээлэлтэй Ираны бомбтрууд руу болон бомбтуудаас дамжин өнгөрөх хөлөг онгоцуудыг саатуулж хураах болно гэсэн анхааруулгыг өгсөн байна. За үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесент хэлэхдээ Вашингтоны зүгээс цэргийн халдлага, цэргийн одоо давталгаа цохилт одоо үзүүлж байгаатай адилхан ийм эдийн засгийн цохилтыг удахгүй Иранд үзүүлэхээр хэлэлцэж байгаа гэсэн мэдээллийг хэлж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд дэлхийн эрчим хүчний үн өссөнтэй холбоотойгоор Ираны эсрэг авсан зарим хоригоо сулруулад байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой ямар нэгэн эдийн засгийн арга хэмжээг Америкийн нэгдсэн улсаас авахар зэхэж байгаа бололтой нь үнээс харагдаж байна. За харин Ираны зүгээс хэрвээ Америк Ираны бомбуудыг тэнгисийн цэргийнхаа хүчээр хаасан хэвээр байх юм бол Ираны цэрэг Улаан тэнгис, Персийн булан болон Омоны тэнгис дэх худалдааг хаах болно гэсэн сүрдүүлгийг хэлсэн байна. За өөрөөр хэлбэл талууд харилцан бие бинийгээ сүрдүүлэх байдалтай явж байгаа нь дэлхийн эдийн засаг, за худалдаанд сөрөг нөлөөллийг үзүүлсэн хэвээр байгаа нь харагдаж байна. За Франц пресс агентлагийн мэдээснээр Ираны дээд удирдагч Можапата Хаменигийн цэргийн зөвлөх мэдээлэл гаргасан. За түүний хэлж байгаагаар хэрв Америкийн нэгдсэн улс стратегийн чухал ач холбогдолтой Ормосын хоолойд цагдаагийн эргүүл хийх шийдвэр гаргах юм бол Иран Америкийн хөлөг онгоцыг Ормосын хоолойд живүүлж болцсошгүй гэсэн анхааруулгыг хэлсэн байна. Иран улс усан замаар дамжин өнгөрч байгаа их хөлөг онгоцыг хааж
байгаатай холбогдуулан Америкийн нэгдсэн улс энэхүү усан цамд хаалт блокад тавьсан байгаа. За үүнээс болоод талуудын одоо бие биендээ анхааруулгыг өгч байгаа юм. Ираны энэхүү албан тушаалтны хэлснээр ноён Трамп Ормосын хоолойнд цагдаа болохыг хүсэж байна. Энэ үнэхээр таны хийх ёстой ажил мөн үү? Энэ бол Америкийн нэгдсэн улс шиг хүчирхэг айрамтай улсын хийх ажил мөн үү гэсэн асуултыг асуугаад танаа эдгээр хүлэг онгоцууд манай Пуужингийн тусламжтайгаар бид живүүлэх болно. Америкийн нэгдсэн улсын цэргийхэнд маш их аюул учруулж байсан. За тэд бол одоо Ираны зүгээс манай Пуужинд өртөж болзошгүй байгаа гэдгийг анхааруулад бид тэднийг устгах чадaltaй гэсэн ийм анхааруулгыг хэлсэн байна. За энэхүү одоо албан тушаалтны хувьд Ираны хувьсгал гавардын ерхий командлагч асан Мохаммед Реза гэж хүн юм байна. За түүний хувьд телевизэд өгсөн ярилцлагада энэхүү хэлсэн байна. За энэхүү хүний хувьд Ираны цэргийн Ахмад Цутгалтан нэр хүндтэй хүний хувьд 1981-ээс 1997 оны хооронд Исламын хувьсгал гавардын корпусыг удирж байсан. За Исламын хувьсгал гавардын корпус бол Ираны зэвсэгт хүчний гол одоо хүч болдог ийм байгууллага. За харин Америкийн нэгдсэн улсын дотоодод за ялангуяа ардсан намын зүгээс энэхүү одоо дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотой ерөнхийлөгчийн эрх мэдэлд одоо ямар нэгэн байдлаар хууль бус зүйл байгаа хэсэг дээр эргэлзээтэй хандаж байгаа гэдгээ удаа дараа илэрхийлсэн. За тийм ч учраас Конгрессээс албан ёсны зөвшөөрөл авах хүртэл Америкийн нэгдсэн улсын Ираны эсрэг явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг зогсоохыг зорьсон ийм тогтоолыг санаачилсан. За гэвч бол энэхүү тогтоолыг дэмжихгүй гэсэн саналыг Сенатын гишүүд өгсөн байна. Өмнөх санал хураалтын нэгэн адил лав гарагт болсон энэхүү санал хураалтаар тогтоолын одоо төслийн хувьд авч үзвэл 47-52-ын харьцаатайгаар одоо санал авч чадалгүй унсан байна. Бүгд найрамдах намын гишүүн Рэнд Пол бол тухайн санал дэмжсэн санал өгсөн болвол ардсан намын нэг гишүүн болох Джон Фитерман эсэргүүцсэн саналыг өгснөөр энэхүү энэ төсөл цаашид одоо явах боломжгүй болж байгаа. Харин энэхүү тогтоолыг дэмжигч ардсан намын гишүүдийн хэлж байгаагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2 дугаар сарын 28-нд Иранд дайн эхлүүлэхдээ үндсэн хуульд олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгсэн одоо үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль заалгаар альва улсад дайн байлдаан дайн зарлах одоо үндсэн эрх нь Конгресст хадгалагдах ёстой. За ерөнхийлөгчд бол зөвхөн өөрийгөө хамгаалах тохиолдолд цэрэг хөдөлгөх, дайн эхлүүлэх ийм эрх мэдэл бий гэсэн одоо тайлбарыг хэлж байгаа. За харин лав гарагийн энэхүү санал хураалтын өмнө Америкийн нэгдсэн улсын сенатор Крис Мurphy хэлэхдээ уг мөргөлдөөнийг алдаатай буруу удирдсан дайн гэж нэрлээд засаг захиргаа хэд хэдэн зорилгот хүрэх ёстой байсан. За үүндээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. За тэрээр цаашдаа хэлэхдээ Трампын засаг захиргаа ил тод байдал за мөн Конгрессийн бүгд найрамдагчдын хяналт дутмаг байгаа гэдгийг үүнд бол буруутгаж байгаагаа хэлсэн байна. За харин Трампын засаг захиргааны зүгээс дайныг зарлах болсон хэд хэдэн шалтгааныг дурдж янз бүрээр таамаглаж байгаа. За тухайлах юм бол 1979 онд Исламын хувьсгалаас хойш Ираны хийсэн бүх үйл ажиллагаа нь Америкийн нэгдсэн улсад шууд аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд нь занал хийсэн үйлдэл хийсэн гэсэн ийм мэдээллийг хэлж байгаа юм. За гэвч бол олон улсын эрх зүй, за түүнчлэн нүүбийн дүрмэнд одоо заасанчлан Америкийн нэгдсэн улсын хийж байгаа энэхүү үйлдэл нь бол олон улсын эрх зүйг зөрчсөн гэдэг нь ил харагдаж байгаа юм. За Израилийн зүгээс бол харин Ливан руу дайрах ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна. За тус улсын өмнөд хэсэгт орших Набатих хотын ойролцоох Майбадун нэртэй одоо хотод бол яаралтай тусламжийн үйл ажиллагаанд оролцож байсан Ливаны түргэн тусламжийн 4 ажилтны хүнөөж 6 хүнийг шархтуулсан ийм үйл ажиллагааг явуулж байна. За Ливанд одоо дайн байлдааны үйл ажиллагааг эхлүүлэх болсон шалтгаанаа Израиль улсын зүгээс тайлбарлахдаа террорист иймхүү энэ одоо байгууллагыг гол санхүүжигч нь Иран гэж үзэж байгаа учраас Ираны прокси буюу төлөөний бүлэглүүдийг устгах зорилгоор энэхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа гэж хэлж байгаа. За гэвч бол үүнээс болоод Ливанд хүмүүлийн хямрал нүүрлж байгаа. За олон мянган хүний амнаас үргэлжсэн байдалтай байна. За дэлхийн зарим улс орнуудын зүгээс Израильдудаа хандаж Ливанд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаа. За мөн Ливанд болж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа нь Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд 2-7 хоногийн хугацаанд тохиролцсон одоо гал зогсоох гэрээнд
одоо хамрагдах хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй талууд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. За Ираны хувьд бол энэ одоо асуудал бол хамрагдах ёстой гэж үзэж байгаа бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн хувьд бидний тохиролцоонд энэ асуудал байхгүй гэсэн ийм мэдээллийг хийж байна. За ямар ч тач бол энэ хүү одоо бүс нутагт өрнөж байгаа мөргөлдөөн шатлан үргэлжилсэн байдалтай байна. Маш олон оролцогч талуудыг хамарч байна. За түүнчлэн үүнээс шалтгаална дэлхийн эдийн засаг болон бусад одоо геополитикийн нөхцөл байдал шууд бусаар сөрөг нөлөөллийг авчирсаар байнамаа.